Сайн байцгаана уу үзэгчдээ, Эрийн News цэгийн минь сайтаас та бүхэндээ мэдээлэл хүргэж байна. За Монгол улсын ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн сонгуульд Монгол Ардын намаас хүрэлцэх, ардчилсан намаас Эрдэнэ, за Зөв хүн электорат эвслээс энх хотноор нэр дэвшин өрсөлдөж байна. За нэр дэвшигчдийн хувьд өнөөдөр үнэмлэхээ гардаа авч албан ёсоор сонгуулийн кампанит ажлаа эхлүүлсэн. За харин иргэдийн зүгээс Монгол улсын ерөнхийлөгчөөр ямар хүн сонгогдоосэй гэж хүсэж байгаа талаар асууж тодрууллаа. Одоо ер нь улсынхаа төлөө их сайхан зүйлүүдээр ард иргэдээ дэмжсэн тийм сайхан ерөнхийлөгчтэй болоосоо л гэж хүсдэг шүү дээ. Өнөөдөр нэр дэвшин өрсөлдөж байгаа 3 нэр дэвшигчдээс одоо 6 жил Монголын төрийг бариад явчих чадaltaй нэр дэвшигч байна уу? Би одоо энх хотыг гэж харж байгаа хувийнхаа хувьд. Ер нь 6 жил төр барьж чадхаар хүн гэж бодож байна уу? Чадхаар хүн гэж боддог шүү дээ, тийм. Одоо энэ ерөнхийлөгч эднэрийг чинь зүмэл дэмжихгүй л байгаа шүү дээ. Ер нь бол тийм. Уг нь ингээд 2 жилийн сунгаал. Одооныхоо ерөнхийлөгчийг 2 жил ажиллуулчмаар л байна. Тий. Одоо цардахал байна. Энэ цаг үеийн байдал чи ямар байгаа вэ те? Өчнөө зардал болж одоо сонгуул ингэж яран бочимдан хийх шаардлага байхгүй л гэж бодож шүү дээ. За одоо шударгал ерөнхийлөгчтэй л баймаар байна. Одоо түрүү чи ерөнхийлөгчүүд чи бүгдээрээ л одоо ямар байгаа л те. Одоо би шудраг ард түмнийхөө төлөө зүтгэдэг ерөнхийлөгчтэй болохыг л хүсэж байна тий. Одоо шудраг гэж хүн бүхэнд ярьж шүү дээ. Амнаас надаг бэрийн дүгэл болчиход шүү дээ. Шудраг юм аа байна. Иймэрхүү маягаар ингээд одоо энэ саяны ерөнхийлөгч сонгож байгаа усуд иймэрхүү маягаар нэр дэвшиж ингэж ерөнхийлөгчөө сонгох юм бол тийм л санагдаж байна одоо тий. Би бол одоо энэ үлэг болсон одоо тэгэл нэг ярьдаг усуд нэг шин сонголт хиймээр юмыг өөр өнцгөөс хармаар л гэж бодож байна. Одоо бол энэ би бол одоо энэ хүн намаас дэрч байгаа инх батыг дэмжинэ л гэж бодож байгаа. Одоо 30 жил удирдсан энэ ардын нам, ардсан нам хоёрч одоо ардсан нам маань юу болоод дуусав? Ардын нам маань одоо юу болоод дуусав? Одоо биднээс үр дүнгийг харлаа шүү дээ 30 жил тийм ээ. Тэгээ одоо бүгдээ нэг бэлгийн цэцгэлгээтэй нэг мөнгө авахсан ангаас л ийм усуд ард түмэн ямар ч үйлдвэр хөгжсөн байхгүй 30 жил дээр одоо үр дүнгийг харчаал нь шүү дээ. Одоо тэгээд нэг өөр өнцгөөс харж өөр сонголт хийгээсэй л гэж би бодож байна тий. Ямар ерөнхийлөгчтэй болохыг хүсэж байна? Наана болохоор одоо улсууч нэхлэх үнэн шудраг ард түмнийхээ төлөө сонгогдно энэ төргээл ярьдаг яг гараад худлаа. Бүгдээрээ идэж уусан. Тэрнээс болоод улс орны хөгжил өрөөсөө урагшаа. Одоо ман нам бол юу яалаа ш 65 суудалтай мөрлөл. За одоо л нэг хэрэлдэхгүй шиг сайхан явах нь юмаа биелүүлэх нь гэсэн бас л байхгүй. Тэгээд одоо ерөөсөө итгэлгүй болцсон. Бид нар одоо юу гэж ярих нь бол ерөөсөө хамаагүй. Хөрс өх бол овоол ажил хийсэн. Тэгээд одоо бас ороотцсон юм өнөө худал нь мэдэгдэхгүй ч гарч ирээл ах. Түүнээс ажил хийгээгүй маш их ажил хийсэн ш. Тэгээ манайханд ч бас буруу байна. Өөрсдөө юмаа одоо дээр үетэй адил биш. Мөрийн хөтөлбөр энэ төрийг маш сайн үзэх хэрэгтэй. Ер нь үнэн яриад байна уу, худлаа яриад байна уу? Маш их танилцах хэрэгтэй. Таны хувьд ямар ерөнхийлөгчтэй болохыг хүсэж байна? Би бол одоохондоо ерөөсөө эргэлзээд нэг сайн шийдээгүй л байна одоо. Нөгөө инх бат байгаа, нэг манай хөрөлсөх хоёр ч байгаа шүү дээ. Тэгэхдээ саяын хүн бодвол яг үнэн хэлж байна. Шинэлэг арай өөр өнцгөөс ард түмнэ гэсэн сэтгэлтэй идэж уухгүй. Тийм л ерөнхийлөгч гэсэн. Ер нь бол мэдэхгүй байна. Энэ 3 ерөнхийлөгчийнхээ одоо нэгийг сонгоно шүү дээ. Тэгэл Монгол улстай хөрөнгө оруулсан тэгээ мундаг боловсралтай хүн байгаас л гэж бодож байна. Одоо нэр дэвшин өрсөлдөж байгаа 3 нэр дэвшигчийн хувьд ер нь 6 жил төр барьж чадхаар хүн байна уу? Тэрний талаар сайн мэдэхгүй байна. Шударгал хүн байвал сайн шүү дээ. Би байгаа л гэж бодож шүү дээ. Байгаа болоод дэвшүүлсэн биз. Тууштай шудраг хүн байгаас гэж бодож байна. Хөрсхийн хувьд би л хотлоо гэж бодож байна. Нөгөө хоёр нь гайгүй байж магадгүй. Хөрс хотлоо сайд байж байгаа л ажиллаа өгөөл зүхтайгаа явцсан шүү дээ. Хотлоо авах гэж бодож байна. Нөгөө хоёрыг гайгүй авах гэж бодож байна. За энэ удаагийн сонгуульд Монгол улсын ерөнхийлөгчөөр 6 жил ажиллах хүнийг сонгох маш чухал сонгуул болж өнгөрнө. За харин иргэдийн зүгээс Монгол улсын ерөнхийлөгчөөр за шудраг үннийг тогтоосон мөн ард иргэдийн төлөө гэсэн сэтгэлтэй хүн сонгогдосоо хэмээн хүсэж байгаамаа.